За сайн мэцгэнүүд биологийн шинжилж хичээлээр олдож байна. Өмнөх хичээлдэр бүгдээрээ эсемиоз хаваагдлын талаар үзсэн. За өнөөдөр тэгвэл яг бэлгээс яг яаж үүсдэг талаар жоохон дэлгэрүүлж үзье. За тэгэхээр ерөнхийдөө бол таад ингээд төсөөлж байгаа эр бэлгээс эм бэлгээсийн талаар үзэх нэ гэд. За ерөнхийд энэ процессыг бол гаметогенез гэж нэрлэж байгаа. Яг л гамет үүсэж байгаа учраас гаметогенез гэж нэрлэж байна. За дотроо хоёр төрөл ахна. Хэрвээ эр бэлгээс үүсэж байгаа бол тэр процессыг бид нар сперматогенез гэж нэрлээд эм бэлгээс үүсэж байгаагаа овогенез гэж нэрлэж байгаа гэсэн. За сперматогенезийн талаар эхлээд үзье. Одоо бидэнд бол эр бэлгийн эргэтэн тогтолцооны зураг харагдаж байна. За давсаг одоо үрийн цэврүү, за төрөө улчирхай, энэ бол зууд улчирхай гэх мэтчлэнгээр ингэ явж байна. За тэгэхээр нөгөө эр бэлгийсүүд маань яг энэ төмсгний хэсэгт өвснө гэсэн үг. За хажууд нь төмсгний дайвар тэгээд үр дамжуулах сувг байна. За тэгээд төмсгний гадна талаар нь бол байгаа энэ арсыг хуухна гэж нэрлэж байгаа. За хажууд талаас бол иймэрхүү байдалтай харагдана гэсэн үг. За төмсгэн дотор бол маш олон үрийн тахир суганцрууд байгаа. Хоёр төмсгтэй тус бүрд нь 350-аас 400 орчим тахир суганцрууд байна. За тэгээд эр бэлгийн даавруулах тестостероныг ялгаруулна. Түүнээс гадна эр бэлгээсийг боловсруулаад, хадгалаад, дамжуулах юм үүрэгтэй хана. За тэгээд бэлгийн божилт эхлээд ирэхлээр яах вэ гэхээр нөгөө тахир суганцрын ханны эсүүдээс нь эр бэлгээс үүсэж боловсрдаг. За энэ нь бол дөрвөн шаттай байх нэ. За дөрвөн шат нь юу яах вэ гэхээр нэгдэх нь одоо энэ тахир суганцарт явагдаж нэг жирсэн үржих үе шат байгаа. За эр бэлгийн эс үүсгдэг тэр анхдагч эсүүд нь метод цовглоор эрчимтэй хуваагдаад тоогоо олон болгож сперматогоны үүсгдэг байна. За сперматогоныг энд харууллаа. За түүний дараа өсөх үе шат байгаа. Тэгэхээр өсөх үе шатанд бол ердөө одоо энэ сперматогонууд нь ямар ч хуваагдалд орохгүй зүгээр л эрчимтэйгээр өсөж томорно гэсэн үг. За анхдагч сперматоцитыг үүсгэж байгаа. Тэгэхээр энэ хоёр эс бол хоёулаа биенийстэй адилхан 46 хромосомтой байдаг байна. За дараагийн үе шат бол боловсрох үе шат гэж байгаа. За тэгэхээр анхдагч сперматоцит нь эхлээд миоз 1 гэдэг хуваагдалд орно. За бид өмнө нь миоз 1 хуваагдлыг үзсэн байж байгаа. Нийт одоо байгаа гомлог хромосомууд нь 2 игнээ үүсгэж хагаад нэг нэгээрээ 2 тийш явах замаар хромосомын дагуу 2 дахин цөөрүүлж исэн. За тэгэхээр энэ дээр бол 2 дахин цөм хромосомтой буюу гаплоид N бүрдэлтэй 2 дахь сперматоцит үүсдэг байна. За тэгээ 2 дахь сперматоцит нь миоз 2 хуваагдалд орно. Тэгэхээр миоз 2 хуваагдалд орохлоор 4 шиг эс үүсэх ёстой. Энийг бол бид нар сперматид гэж нэрлэдэг. За тэгээд жоох юм нэр томьёонууд бас ийш дээр бас орж ирэх гэдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ схемийн нөхчөөд аль нь N бүрдэлтэй, аль нь 2N бүрдэлтэй вэ энэ төр гэж асууж бас болох юм. Нэг ширхэг сперматогоныгоос 4 шиг сперматид үүсэж гин гэдгээс энэ дээр анхаарах хэрэгтэй байна. За хамгийн сүүлийн үе шат бол хэлбэржих үе шат байгаа. За тэгэхээр энэ дээр үүссэн байсан 4 сперматид нь ялгараа хөгжөөд үр тогтоох чадвартай 4 шиг юм сперматозоидыг үүсгэнэ гэсэн үг. За хэлбэржиж гүйцсэн сперматозоид нь бүтцийн үед 3 үндсэн хэсгээс тогтноо. За түүнийг бүгдээрээ харцгаая. За мэдээж хэрэг хамгийн эсвэл ард байгаа хэсгийн сүүл гэж байгаа. Одоо хөдөлгөхөд тасалдаг. За тэгээд ном дээр заримдаа энэ хэсэг нь хүзүүгээ, заримдаа энийг хүзүүгдсэн байдаг. Тэгээд ерөнхийн нөгөө 10 жилийн сурах бичгээ багшинд дагаад за энэ хэсгийг хүзүүгч нэрлсэн байна. За хүзүүн дотор нь митохондри байгаа. Сүүлээрээ хөдөлгөж явахад маш их энерги хэрэг болох учраас митохондринууд тэр энергийг хангаж өгнө гэсэн үг. За толгой хэсэгт нь бол энэ ягаан хэсэг нь бүүн байгаа. Бүүмний урд акросом байна. За тэгэхээр эм бэлгийн эс дээр очиод одоо толгоогоороо мөрөхөд акросом дотор байгаа энзимүүд нь суллагдаж тэр нөгөө мембран энтрийг хайлуулахлаар дотроос нь бүүм нь орж үр тогтодог байна. За түүнээс гадна бас нэг анхаарах зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр хит халуун байгаад байх юм бол тахир суганцрын эсүүд эр бэлгээс боллоо хөгжиж чадахгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө өргүүдэл гэдэг юм явагдана гэсэн. За тэгвэл дараагийн одоо процесс болох овогенез яаж явагдахыг бүгдээрээ харцгаая. За түүний өмнө эм бэлгийн эргэтэнтэйгээ танилцъя. За хоёр энэ хэсэгтээ нөгөө өнд өвчнүүд байна. Өнд өвчин дотор нэм цэвэр байгаа. За тэгээд умайн гурсан хоолой умай. За умай бол хүүхэд томордог гэсэн байгаа. Умайн гурсан хоолой дээр эм бэлгээсүүд нийлж үр тогтолт явагддаг. За тэгээд умай хүзүү доотлын хэсэг нь хүтрээ гэж нэрлэж байна. За өнд өвчин эм бэлгийн даавруулах эстроген, прогестероныг ялгаруулна. Түүнээс гадна тэр олон тооны цэврүүнүүдээс нь сард нэг удаа өндгөөс боловсрно гэсэн үг. За тэр нь 3 үе шаттай. За өмнөх сперматогенез болохоор 4 үе шаттай байсан тийм ээ. За ямар 3 үе шатайгаа бүгдээрээ харцгаая. За өндөвч харагдаж байна. За эхний үе шатанд үржих үе шатайгаа яг түрүүчийн адил том бөмбөг эсүүд нь метод цовглоор хуваагдаад за овогоны үүсгэж байгаа. За овогоны метод цовглоор хуваагдсан учраас 2N бүрдэлтэй эсэл үүснэ гэсэн. За дараагийн үе шатыг нөсөх үе шат гэж байгаа.
За тэгэхээр нөгөө энд байгаа эсүүд нь зүгээр томрол анхдагч овоцитыг үүсгэнэ гэсэн. За зураг нь бол энд харагдаж байна те, арай томорцсон байна. За дараагийн үгшийн бол боловсрох хуйшид гэж байгаа. За тэгэхээр эхлээд миозны хуваагдалд орно. Миозны хуваагдлаар энэ бүрдэлтэй том, жижиг хоёр ширхэг эсүүсэн. За энэ дээр том эс нь, энэ дээр жижиг эс нь харагдаж байна. За томыг нь бол юу гэж нэрлэх вэ гэхээр овоцит гэж нэрлэж байгаа. Хоёр дахь овоцит байгаа. Харин жижигийг нь бол бид нар юу гэж нэрлэж байна гэхээр анхдагч цөөрүүлэгч бие гэж нэрлэлцдэг. За тэгэхээр энэ нь бол идэх бүжэд ингээд цаашаа хуваагдахгүй гэсэн. За тэгээ боловсрож байгаа үндгээс нь гадагшлаад умаа хоол руу шилжин. Өөрөөр хэлбэл өндөвчнөөс нөгөө умаан гурс хоол руу явна гэсэн. За тэгээд миоз 2 хуваагдлын үед эхэлнэ. Хоёр дахь овоцит руу сперматозоид нэвтрээ орох хүртэл үргэлжилдэг байх нэ. За тэгэхээр энийг харъя. Овуляц буюу нөгөө гадагшлна гэсэн. За тэгээд энэ өндгээс эр бэлгээс хоёртоо нийлэх хүртэл үргэлжилнэ гэсэн. За тэгээд нэвтрэх юм бол миоз 2 хуваагдалд дуусаад хоромсоо мэн бүртэл бүхий нэг ширхэг овоцит, нэг ширхэг хоёр дахь цөөрүүлэгч биеийг үүсгдэг байх нэ. За ерөнхийд нь ингээ харах юм бол нэг ширхэг эсээс явж энэ бүрдэлтэй ганцхан эс үүсэж байгаа. За эдгээр нь бол ингээ байхгүй идэхгүй болж байна гэсэн. За тэгэхээр охид төрхөөс өмнө тэдний өндө өвчнөд нь бол анхдагч өндгөөсүүд байж идэг. За тэгэхээр дөнгөж төрсэн охидын өндө өвчин тэгэхэд чинь бүрэн одоо боловсроогүй 250,000 орчим өндгөөс байна гэсэн. За тэгээд гүйцэд бус хөгжсөн эднэрийг бол бид нар анхдагч цэврүү гэж нэрлэж байгаа. Бэлгийн бойжилт эхлэх юм бол сард нэг удаа өндгөөс боловсроод гарна гэсэн. За тэгээд овуляц гэдэг нь боловсрсон өндгөөс умаан гурс хоол руу орохыг ойлгож байгаа гэсэн гадагшилж байна. За энэ дэр нэг юм хөдөлгөөнт зураг харагдаж байна. За эр бэлгээс үүссэн. За магадгүй ингээд насан туршны дараа бэлгийн харьцаанд ороход эр бэлгээс өтрээгээр дамжаад умаараа ороод умаан гурс хоолоор ороод тэгээд харин өндөвчнөөс нь өндгөөс үүсээд умаан гурс хоолоор ороод тэгээд умаан гурс хоолоо дотор тэр хоёр нийлээд тэгээд энэ умаа хананд ирж шигдэд сууж байгаа гэсэн. Энэ талаар бид бас дараа үзэх болно. За тэгээд нэг удаа ялгарсан үрийн шингэний ойролцоогоор 300-аас 500 орчим сая эр бэлгээс байж өтрээ рүү нэвтэрч орох нь. За тэгээд 1 минутанд 4 мм орчим хурдтай бодлоод 4-өөс 6 цаг зарцуулаад энэ умаан гурс хоол руу очно гэсэн. За ихэнх замдаа олголдож хоцордог байх нэ. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Анхаар сонссонд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.